Зохиолч Алтан гэрлийн амар сайхан зохиолыг уншсан Цэдийн Содномын зол жаргал хар ухаан өгүүлэлэг гэртээ гэрэл болж мэдлээд 6хан хаврыг үдсэн болрын барьсан даавуунд торч хэрэгдээд байх тул бяцхангараа чилээн дээр өрөхөөс аргагүй. Турхан хүлийн алхаанд нь газар шалтай хорохгүй ягаад ботхон бор нүдэндээ асар их төгшүүртэй. Араа соёо нь яр зайж арьсан натран архирсан аюул тараатнаас амиа гартал айж аваа. Тэр бол доржгоон арслан гэгч бэрөө шиг том нохой билээ. Тунаа муутай охин харганд бутнаас зуурж бүдэрч өвдөглөн айхавтар гүнзгий гангыг чүү чамаа гатлахтаа тороо аргагүй эрхэнд газраар чирлээ. Төвөнд 2 савтай халуун гэдэс бий. Шин шүл гаргасан ч хотын чихэр ирсэн ч аль сайхалттай хувь түгээдэг заншлыг аав нь заавал дагадаг нь энэ. Болор зүрхээ дэлсүүлэн түгшсээр ганганы ирмэг рүү гарч ирвэл ашгүй зуудаг хаалтрыг саахалтын эзэгтэй бүтэд хорсон харагдана. Өөд өсгөн жаахан охин өтөл буурал эмээ шиг шүүр салдан урт амьсгаа авлаа. Арслан хэд хэдэн хүн ноцож хил ам тарьж эсдээ хашраасан тул хуцмагс гарч хордог болоод буйн таатай. Хоёр айлд хувь хөргөж чихрээр шагнуулж магнай тэнэж санаа амарсан охин харьхаар буцав. Гэвч эрт тайвширсан байж бүтэд эгчийн чанга орлох дуунаар болор цочин эргэж харвал зоодог калтар эзнийхээ гараас алдарчихсан хар хур дуугаран хар хурдаараа ирж явна. Доржгой Арслан бол гэх өндөр дуу хадаан ухас хийсэн ч гүйцэн гих биш өөрийн ухаангүй зогцсон хариуг жаахан охины боривноос бүдүүн халтар нохой зуугаад хурц соёогоо ахиулан сэгсжиж унгаж чаарлуулж даамай хэмхэж амжсан хойно л салгаж чадлаа. Хэдэн сарын дараа суманд болсон шүүх хуралд Балчир охины турхан бид 27 соёо шигтгэж гарыг нь хугартал ноцсон халтар нохойн эзнийг биш болрын аавыг буруутнаар татан хэлэлцэв. Хаврын хавсраг зуны наран донгож харалсан царай нь хөрлөж хөлсөн булаг мэт урсах аавыгаа охин гинэтхэн өрөвдлөө. Хүүхдийн төвийн эгч дөнгөж 6 охиноо араатны өмнөөс хинэгчгүй явуулдаг хэрсгий эцэг хэмээн ухуулж байгаа учраас муухан гэж итгэжгээд байсан юм. Хөөрхийн аав нь хөлсөө шудраад Монгол хар ухааныг харь ухаанаар шүүн гэтэгчтэй хэмээн зоригтоо хэлсэн. Үүний дараа улсын яллагчийн асуултад аав намайг сайхал тайл руу байсийгээд явуулдаг. Гэх хариулт өгснөөрөө төрсөн эцгээсээ үүрт хагцах уг алдсан гэдгээ гинэн охин мэдээгүй. Хүүхдийн эрхийн хорооны дарга хотын ганган авгай араа танч зулцгаа хайрладаг энэ эцэг амтнаач долоондор гэж эгдүүцлээ барьж ядан хэлэхэд цугалсан олон зуудаг нохой биш аав нь охиноо нотчихсон мэт хорсол зөвүүтэй харсаар зоригсон. Шүүх эцэг байх эрхийг асах шийдвэр гаргахад зөв ийм хүний оронцог ямар нүрээрээ нэлх охины эцэг гэж явах юм хэмээн хүмүүс зэвүүцэх дөө хамгаас хайртай хүнээсээ салхна гэж айсан охины чихийг дэлсэн. Байдаг чадлаараа чарлаж хамаг хүчээрээ зуурсан ч болрыг ааваас нь угц татан салгаад уйлуулж тийчүүлэн аймгийн асарх руу аваад явчихсан юм. Аимшиг тагцлаас 15 жилийн дараа охин суманда багийн эмчээр ирэв. Баян богод улай харахаар эцгийн ингэр шиг санагдаж сэтгэл уймрээд хэр ганцаараа уйлчхана. Харин баг эмчийн унаа 2 дугуйтаа жолоодон нэраагаа эргэж хөгшчүүлээ үдэж завгүй явхаар хамаг гунгаа мартдаг. Ага хөхний даралтыг үдэж суутал нохой хуцаж зэлнээс эзэгтэн дуу хадаад явчихлаа. Угасгийн гарцгаавал 5-6 насны бүжин шиг бүлтгэр охин айсан нүдтэй ч явган суучихсан шороо цацаж уурсан араатан халтаж ис чадан боргож харагдана. Ага чаан хашгиран чулуу шөөрч банхраа гасалтал зохин хөөгөөд охиныг тэрвэрж авмагц. Зуудаг нохооноос зугтаж болдоггүй юм. Явган суугаад шороо цацгаар халдаж чаддаггүй хэмээн аав нь саахал тайл руу явуулах тоолондоо хэлдэг байсныг болор санчглаа. Ханы алдсан дээрээ ганц охиндоо эцэг байх хэрэггүй болсон эвээ аав нь гундаж гутарсаар 40 наснда өөд болчихсон юм. Бүсгүй дуудалгаас буцахдаа нулимсай гол мөрөн мэт асгаруулж уг сургаалыг нь дагаагүй учраас л би хөөрхий түүнийг эрт буцаачгаж гэхээс хязгаар хэрхаггүй харуусав.
Унаага таг хийтэл унтраагаад хэвтээ хаяад эзгүй талд ганцаар суугаад цөрхөртөлүүллээ. 5 жил багийн эмчээр ажиллаад дол зогсон бүсгүй ханыхаа үгийг сонссонгүй. Тэнгэр удахгүй муудах нь тэгээд ч нар жаргачихлаа гэж зөндөө өгүүлсэн ч жүүжээгийн би тааруу гэж зөрүүдлээд хөдлөв. Дуудалгаас буцаж явтал үнэхээр л тэнгэр муудаад шороогоор шуурч эхлэхэд халуун намраар яавал гэж хэмээн бодсон болор газар товчлохоор замаас гараад хурдаа нэмтэл тархийн годроотой явчихлаа. Сэрмэгцээ харанхуй болж шуурга намжсныг мэдэж ийм удчихлаа гэж үү хэмээн гайхав. Толгой ягнаж буйг мэдрээд үндийх гэтэл шагаагаар нүд харанхуйтал хатах нь гэмтсэн бололтой. Арайхийн үндийвэл ургааж улуун мөрөгснөөс хайшин дохуу бяцарсан цааш унаатай явна гэж саналтгүй болжээ. Өвчин намдаагч тариад ч нэмэргүй шагаа янгансаар байх тул чадан ятан алхахдаа хавчгийн хутгийн наад хотол дээр гар утасны сүлжээ ороод ирнэ гэж бодлоо. Даанч хөтөл сарны гэрэлд 3хан сахалтын дайтай бараантахад ийм хөлтөө тийм зайд яаж хүрэх вэ хэмээн зурагшээж тавиадхан алхмыг дэндүү удаж тууллаа. Тэгтэл ард юмс хөтгөнөх шиг бэрөө юу гэд эргээд харвал ар нуруу зарс гэд орилох гэтэл дуу гарсангүй. 2 том цагаан сааралчон болрыг ачаатал зогсоод байх нь хүлгүй гэдгийг мэдээд дагсан бололтой. Толгойн боолт нэвчснээс цусны үнээр авчихч гэхээс агдас хийтэл цочлоо. Амьтны бэртэлтэйг чоноон дахгүй мэдээж хэлбэр эдэш болгодог гэхүүг санаанд нь орж гэмтлээ мэдгэдэхгүй гээд цэх зохон хашгирах гэтэл ахаад л дуу гарсангүй. Хээрийн амтад ярцаатал архирж дайрах шинжтэй. Яг энэ нагшинд аавын үг сонсогдох шиг болоход шагаан өвдөлтөө шүд зуун тэч доош суугаад элсэрхэг хөрсийг самран цацлаа. Яалтч үгүй мираж эхэлсэн 2 араатны төрөх өөрчлөгдөж сэжгэлсэн нүдтэй болоод архираад л байна. Аавын дуу хоолойг сонсож айдас айралсан бүсгүй эрх биш чон болохоор шороо мэтгэнд удаан хуурдахгүй гэж мэдрээд эмийн цүнхэндээ асаагуур биеийг санав. Ариут улын бодиттой хөвөнд гал авалцуулан шидэлтэл хөхтөлн цэгүүд дүрлзэн түүнийг хамгааллаа. Хайнгийн буухч таарсан тасар татгаар болтлоо өлссөн цусны үнэрт тэсгэл алдсан 2 араатныг болор ямартай ч хэсэг зуур тогтоож дийлсэн юм. Заад хөтөл дээр гарч ирээд гэргээгээ аюулд орчхоод буйг олж үтсэн нөхөр нь чанга дуугаар хашгирч хөдөлгөөрөө чарлуулан нааш хурдалахад 2 боохоо дуртай дургүй холдон ониор давсан. Ханыхаа ингэрт наалтан мэгшүүлэхдээ аавын өргөлж хэлдэг зогтож болдоггүй гэх эдтэй үгийг чихэндээ сонссоор л байсан нь сонихон. Ямар ч аратан галаас айдгийм гэсэн захиас бас аавынх нь. Ганц охины минь амьдралын замд доржийн зуудаг халтраас илүү аюултай аратан олон тааралдана. Сүүлтээж сүүлгүнж таарна. Тэр бүгдийг өөрийн зоригоор давж сураг гэсэндээ л аав нь болрыг айхавтар гүн гангыг гатлуулан 10 саяын ярзаасан араатны өдөөс явуулж байсныг 20 жилийн дараа л ойлгох нь энэ. Аав нь Монгол хар ухааныг харь ухаанаар шүүн гэдэгчтэй гэж зоригтой хэлсэн үгнийх нь цаад утгыг ухаарсан охин хэдэн өдөр дамнуулан уйлсан ч тайвшраагүй. Харь ухаан шүтсэн харалхан дарганцрын үгэн давтаж ухаан таав таныгаа хэнэггүй гэж бодож явсан тэнэг охиноо уучлаарай гэж бомонтой шивнэн залбирсан. Болор одоо шинэ боорцог шин шүл гэх мэт хувь бариулаад 6 настай хүүгээ саахалт айл руу зоригтой явуулдаг болсон. Тэр бүртээ аавын сургаалыг хэлж байгаа. За ингээд өгүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Юуны төрөнд энэ сайхан өгүүлгээ унших эрхийг олгосон эрхэм зохиолч Алтан гэрлийн амар сайхан зохиолчдоо сонсогчдийнхоо өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. Мөн зохиолчийн ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөж цаашдаа олон сайхан зохиолуудыг бичиж туйрвэж сонсогч уншигч түмнийхэн сонор мэлмиг малаагаарай. Ингээд эрхэм хүндэт сонсогч та бүхэн маань бас сувгтайгаа хамт байж, subscribe дараагүй байгаа бол subscribe дарж, бичлэгтэйгээ хамт байж, бичлэг дээр маань лайк дарж, сэтгэлээ үлдээж намайг дэмжээрэй. Ингээд дараагийн зохиолоороо уулзтлаа. Түр баяртай.